Дараагийн мэдээг танилцуулъя. Оросын холбооны улсын Союз МС-26 онгоц Америкийн нэгдсэн улсын сансрын нисгчдийг их дэлхийд нь авчирсан байна. За мөн Оросын холбооны улсын багийн гишүүд ч гэсэн тэдний хамт их дэлхийд буцан ирсэн байна. За Оросын сансрын нисгч Алексей Овечкин, Иван Вагнер, за мөн Америкийн нэгдсэн улсын сансрын нисгч Дональд Петтитийн хамт бол дэлхийд иргэн ирсэн байна. За тэд бол олон улсын сансрын станцад 7 сарын хугацаанд бол судалгаа шинжилгээний ажил хийсэн юм байна. За энэхүү сансрын 3 нисгчдийг тээвэрлж явсан сансрын хөлөг бол Оросын холбооны улсын Союз МС 26 нэртэй хөлөг юм байна. За Ням гарагийн өглөө орон нутгийн цагаар өглөөний 6 цаг 20 минутад Казахстаны Жисказен нэртэй хотоос зүүн өмнөд зүгт газардсныг Америкийн нэгдсэн улсын НАСА болон Оросын Роскосмос агентлаг баталгаажуулан мэдээлсэн байна. За сансрын нисгчдийн шүхрийн тусламжтайгаар одоо буцаж ирэх хугацаанд Америкийн нэгдсэн улсын нисгэгч Дональд Петтитийн 70 насны ойн өдөртөө тохиосон юм байна. За тийм учраас НАСА агентлагаас X платформ дээр тухайн хүнд бол баяр хүргэж төрсөн өдрийн мэдлэгээ твшүүлсэн байна. За НАСА-гийн багийнхныг бол Караганда дахь нөхөн сэргээх бүс рүү шилжүүлсэн. За Петтит Америкийн нэгдсэн улсын сансрын нисгчийн биеийн байдал сайн байгаа гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. Сансрын багийнхан 2024 оны 9 сарын 11-ний өдөр сансарт хөөрч түүнээс бол хоош 220 хоног бол сансарт байсан юм байна. За ингээд дэлхийг энэ хугацаанд бол дэлхийг 3520 удаа тойрч за нийтдээ 150.5 сая километрийг туулсан гэдгийг олон улсын сансрын станцын тойрог замын лабораторид ирсэн тухайн мэдээллийг бол НАСА мэдгдсэн байна. За Дональд Петтит сансарт байхдаа ургамлын ургалт одоо сансарт ямар байдаг, за гал төмрийн шин чанарыг бол тухайн үедээ судалсан юм байна. За мөн тойрог замын металл хэвлэх 3D принтер одоо хэвлэх чадварын талаар бол судалгаа хийсэн байна. За мөн ус ариутгах технологи зэрэг судалгааны ажлуудад бол сансарт байх хугацаагаа зарцуулсан байна. За энэ удаагийн нислэг нь бол Америкийн нэгдсэн улсын сансрын нисгчийн 4-р удаагаа сансарт ниссэн нислэг нь бөгөөд тэрээр одоо сансрын нисгчээр ажиллах хугацаанд тойрог замд нийтдээ 590 хоног ажилласан юм байна. За харин Оросын холбооны улсын сансрын нисгч Алексей Овечкины хувьд бол 4 удаа бас сансарт нисэж байсан. За нийтдээ 595 хоног бол бас сансарт ажиллаж байсан юм байна. За харин нөгөө одоо Оросын холбооны улсын сансрын нисгч болох Иван Вагнерийн хувьд 2 нислэгээр нийтдээ 416 хоног сансарт ажиллаж байсан юм байна. За Орос Америкийн хувьд бол хоорондын харилцаа нэлээд муудсан. За мэдээж их хэрэг 2022 оны 2 дугаар сард Украинд дайн эхэлснээс хойш Америкийн нэгдсэн улс тэргүүтээ барууны орнууд бол Оросд их ихэнх хэмжээний одоо хоргийг тавьсан. За ер нь бол Оростой ихэнх салбаруудад бол хамтын ажиллагаагаа зогсоосон. За цорын ганц одоо бас хамтарч ажиллаж байгаа цөөхөн салбаруудын нэг нь бол энэхүү сансрын судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа байгаа. За энэ бас одоо хүртэл бол хэдийгээр хоригтой байгаа ч гэсэн хамтран ажилласаар байна. Энэ сарын ихэр гэхэд Союз МС-27 хөлөг нь олон улсын сансрын станцад шинжлэх ухааны туршилт явуулахаар одоо ажилласан Орос Америкийн өөр нэгэн баг болох НАСА-гийн одоо сэнжилэн судлаач Джонатан Ким, за Оросын багийн гишүүд болох Сергей Ричков, Алексей Зубрицкин зэрэг одоо хүмүүсийг бол бас дэлхийн ертөнцид одоо буцааж авчирсан ийм одоо ажлыг хийсэн байгаа. За гисэн хэдий ч бол хоёр улсын хооронд бас хамтын ажиллагаа сансрын салбарт ч гэсэн хязгаарлагдмал байгаа. За Америкийн нэгдсэн улс болон барууны бусад орнууд дайны улмаас Оросд тавьсан 20 арга хэмжээний хүрээнд Роскосмостой бол бусад хамтын ажиллагааг өрнүүлж болохгүй байгаа. За мөн НАСА болон Европын сансрын агентлаг зэрэг бусад байгууллагуудад одоо бэлтгэгдэж гэрчилгээ авсан Оросын сансрын нисгчд бол Роскосмосыг төлөөлж сансрын одоо үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм байдлаар бол ажиллаж байгаа гэж мэдэгдэж байна. Ямар ч тач бол талууд хамтын ажиллагааны зарим нэгэн салбаруудыг үлдээсэн хэвээр байгаа юм байна. За мөн сансрын салбарт ч гэсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж за бодит хүн төрөлхтөнд хэрэгтэй ийм сансрын судалгааны ажлыг бол явуулж хувь нэмрээ оруулсан хэвээр байна.